таны улаан хоолойн салбархүүл байнга гэмтснээс болоод тэнд шарах үүсч болно. За тэрнээсээ болоод өөрөө нарийсл үүсч болно тийм ээ. Нарийсл нэхэр нөх хавдрын нарийслыг хэлээгүй шүү дээ. Ерөнхийдөө улаан хоолойн өөрийнх нь тэр хөндлөн огтлын талбай нь багасаад ингээд энэс болж юм залгих үед тэр нарийсан хэсэг дээрээ гацах торох тийм ээ тэр хэсгээр тэглэх юм байдал үүсдэг. За сайн байцгаана уу. За бид нэр энэ 4 сард цувралаар эрүүл мэндийн мэдлэг олгох юм мэдээллүүдийг та бүхэнд хүргэж байгаа. За тэгэхээр эхний ээлжинд бол сөөргөний талаар ярьж байгаа. За тэгэхээр нийт хүн амын 20-30% нь сөөргөтэй байдаг гэж үздэг. Тэгэхээр нэг 5 хүн байлаа гэхэд тийм ээ нэг нь бол сөөргөтэй байх нь шүү дээ. Гэтэл тэр хүмүүсийн ихэнх нь за миний цээж хорсож өвддөггүй юм чинь би сөөргөтэй биш ээ гэж өөрийгөө боддог. Тэгэхээр ерөнхийдөө бол мэдээж цээж хорсох нь сөөргөө нь маш нийтлэг түгээмэл байдаг юм шинж тэмдэг ч гэсэндээ бусад өөр шинж байдлаар өөр дохиогоор танд сөөргөө үүссэн байгааг таны бие махбод бол хэлж идэг байна. За энэ талаар бол бид нар өнөөдөр ярилцъя. За тэгэхээр ам гашуун тэ эсэглэн амтагдах энэ бол сөөргөө маш түгээмэл байдаг юм зовир байгаа. Тэгэхээр хэрвээ та өглөө босоход ам гашуураад хатаад те ийм байдалтай байгаа бол за зарим хүмүүсийн хувьд бол ингээд бүр шүн сэртэл өөрт мэдрэгддэг энэ шинж тэмдэг нь гуйлгах ч юм уу эсвэл ам гашуурах ийм байдал мэдрэгддэг. Тэгэхээр энэ бол танд сөөргөө байна л гэсэн үг. За тэрнээс гадна ийм далд хэлбэрийн сөөргөн шинж тэмдгүүд байдаг. За жишээ нь өглөө босох үед таны хоолойны өнгө өөрчлөгдөх те дууны өнгө өөрчлөгдөөд нэг хоолой сөөсөн байдалтай байх. Энэ бол бас сөөргөн шинж тэмдэг. За ханиалга байна. Ялангуяа архаг ханиалга байгаа. Ханиад хүрээгүй, уушгины ямар нэгэн асуудалгүй, тамхи татдаггүй хэрнээ бөхшүүлээд ингээ ханиалгаад байдаг. За энэ ханиалга нь болохоор хөвтөх үед, ялангуяа хоол идээд хөвцсний дараа илүү нэмэгдэж байгаа бол энэ бас сөөргөн шинж тэмдэг байдаг. За мөн хоолой байнга засдаг те ингээ хоолойгоо засаад байдаг юм хүмүүс байдаг штэ те. Тэгэхээр энэ бол ерөнхийдөө бас сөөргөөг илтгэж идэг. Тэгэхээр энэ бол ерөөсөө тэр амьсгалын зам харшил за зарим хүмүүсийн хувьд астм те ийм гэж бодоод байдаг хүмүүсийн цаана нь болохоор сөөргөө байж идэг юм аа. Тэгэхээр өглөө босоход хоолой сөөдөг ханиалганаас салахгүй байх те уушгины биш юм уушг амьсгалын замыг гимтээч гэсэн юм сөөргөө бол байгаад байгаа. Тэгэхээр архаг ханиалгаад байгаа хүмүүсийн 20-40% нь сөөргөөтэй байдаг байна. За ялангуяа шөнийн сөөргөөтэй хүмүүсийн тал хувь нь ханиалгаар илэрдэг. Тэгэхээр би шөнийн сөөргөө гэж сая хэллээ ш. Тэгэхээр ерөнхийдөө шөнийн сөөргөө явагдаж байгааг илтгэдэг хамгийн том шинж тэмдэг болохоор хөвтөх үед бол завир мэдрэгддэг. Хорсох тийм ээ шинж тэмдэг мэдрэгдэн мөн шүн ханиалгаж сэрдэг. За ам руу ингээд ямар нэгэн шингэн орж ирж байгаа юм шиг ийм мэдрэмж төрөөд идэг. Тэгэхээр шүн сөөргөө нэмэгдэж байгаа бол таны улаан хоолойн өөрийнх нь тэр хамгаалалт нь маш суларчсан байна те байх ёстой хэмжээнээс 2-3 дахин илүү суларчсан байгаа учраас ходоод гэзний агуулгатхан дээшээгээ орж ирээ таны амьсгалын зам руу орж ирнэ мөгөөрсөн хоолойг үрсүүлнэ тийм ээ уушиг үрсүүлнэ энэ бүхнээс болоод ерөнхийдөө ханиалга илэрдэг. За тэгвэл та ийм шинж тэмдэг өөртөө байна уу бас анзаараад үзээрэй. За мөн сөөргөөг илтгэдэг бидний анзаардаггүй тэр шинж тэмдгүүд нь болохоор юм залгих үед гацах торох юм мэдрэмж төрдөг те хоол идэх үед ингээд цээжин дээр юм тэглээд байгаа юм шиг мөн юм идсний дараа дорхноо ингээд дүүрсэн юм шиг те цадсан юм шиг мэдрэмж төрөх. За мөн яг зүрх өвдөж байгаа юм шиг зүрх өвдөлттэй төстэй мэдрэмж төрөх. Энэ бүхэн бол бас таны биед тийм ээ сөөргөн дохиог илрүүлж байгаа нэг шинж тэмдгүүд нь байгаа. За энэ бүхэн бол таны биед сөөргөө явагдаж байгааг бас илтгэж байж болох юм аа. Тэгэхээр та энийг анхаарахгүй те ач холбогдол тавихгүй ингээд оршихгүй яваад байвал энэ нь ямар байдалд хүрэх вэ гэхээр таны улаан хоолойн салбархүүл байнга гэмтснээс болоод тэнд шарах үүсч болно. За тэрнээсээ болоод өөрөө нарийсл үүсч болно тийм ээ. Нарийсл нэхэр нөх хавдрын нарийслыг хэлээгүй шүү дээ. Ерөнхийдөө улаан хоолойн өөрийнх нь тэр хөндлөн огтлын талбай нь багасаад ингээд энэс болж юм залгих үед тэр нарийсан хэсэг дээрээ гацах торох тийм ээ тэр хэсгээр тэглэх юм байдал үүсдэг. Тийм учраас юм залгаад ингээд заавал араас нь шингийн юм уумаар санагдаад тэхгүй болохоор энэ цээжин дээр ингээд юм тэглээд байгаа юм шиг энэ шинж тэмдэг илэрч байгаа бол танд бас сөөргөө байж болох юм. Тэгэхээр энэ та энийг илрүүлэхийн тулд яах вэ гэхээр
За хотоодны дуран хийлгэхэд бол энэ бүрэн онцлогдох боломжгүй. Яагаад тэгэхээр хотоодны дуран бол яг таны одоо хоол боловсруулах замын тэр хөндлөн огтлын талбайгаар дайрч өнгөрж байгаа учраас аль хэсэг дээр яг нарийсцсан байна, эсвэл өргөсцөн байна гэдгийг бол илрүүлж чаддаггүй. Тэгвэл та энэ тохиолдолд яаж болох вэ гэхээр тодсогч юм бодистой рентген хийлгэнэ. За ингээд рентген хийлгээд одоо байрын шингэн уугаад за тэгээд тэр ууж байгаа шингэн таны улаан холоогоор хэр зэрэг хөдөлжинд авшиж байна. Аль нэг хэсэг дээр таны улаан холоон дээр нарийсан байна уу гэдгийг чинь яг тэр гаднаас нь ингэж харах юм боломжийг бол олгодог. Тэгэхээр ерөнхийдөө ийм юм эзний дараа торж байгаа юм залгисны дараа өөрт таагүй мэдрэмж төрөөд байгаа бол та бас ийм нэмэлт шинжилгээ бас хийлгэж болох юм. Тэгэхээр эндээс бид нар ер нь цээж хорсолтой бол сөөргөтэй гэдэг ийм төөрөгдөл битээ ороорой. За тэгээд яг иймэрхүү завир илэрж байгаа хүмүүс нэг удаа ийм уугаад асуудлаа тийм ээ шийдэж чадахгүй. Яа тэгэхээр төрхөн зургийн арга хэмжээ байж болох хэдий ч урт хугацаанд бол энэ нь асуудлыг өөрөө үүсгэдэг. Тийм учраас та бусад шинж тэмдгээрээ өөртөө одоо өөрөө тухайлах юм бол түрүүний хэлсэнтэй байнгын ханиалгатай байна уу, хоолоо өвдөж байна уу, юм залхихад саадтай байна уу, энэ бүхнийгээ мэдрээд за ийм асуудал байгаа бол та мэдээж зохих төвшний эмнэлэгт хандаж эмчит хандаж оншоо тавиулж болох юм. За мөн одоо би өмнөх одоо юун дээр зөвлөгөөн дээр хэлжсэн тийм ээ. Тэгэхээр сөөргөө бол заавал юм улаан хоолоондоо шарх шалбархаа үүсэхгүйгээр бидний одоо тарих мэдрэлийн үйл ажиллагааны доотлоос болж бас үүсч болдог. Улаан хоолон өөрийнх нь тэр салсан хэтэрхий одоо мэдрэг байгаагаас болж болдог гэсэн тийм ээ. Тэгэхээр аль төрлийн одоо хэлбэрийн сөөргөө танд байна вэ гэдгээ та бас тодруулах зайлшгүй шаардлагатай. Тэгэхээр энд бол таны өөрийн хооллолт, амьдралын хэв маяг, таны сэтгэл санаа тийм ээ мөн тарих мэдрэл тийм ээ цаашлаа тарих гидсний хоорондох юм холбоо хамаарал бол маш чухал байдаг. Тэгэхээр энэ бүхнийг тодруулахад бол бид нар танд бас тусалж өгч болно. Тэгэхээр та манай төвд хурж ирээд өөрийнхөө холбогдох шинжилгээнүүдийг авчрахаас гадна танд бид нар мэрэгжлийн юм асуумжийг асууж таны өөрийн одоо ямар шалтгааны улмаас танд энэ шинж тэмдгүүд илрээд байгаа вэ гэдгийг бас таньж мэдэхэд бид тусалж болно. За ингээд сөөргөөнд цуврал дараагийн мэдээллээрээ утгагүй уулзцгаая. Хэрвээ танд саяны нэрлсэн энэ шинж тэмдгүүд илэрж байгаа бол мөн хэрвээ та ийм шинж тэмдэгтэй хүнд энэ мэдээллийг сонсгоё гэвэл за энэ бичлэгийг шеэрлээрэй. За ингээд удахгүй дараагийнхаа бичлэгээр уулзцгаая. Сөөргөө гэмгүй ангааж сурцгаая.